За сайн байцгаана уу бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. 27 дахь удаагийн бичлэгээрээ уулзаж байна. За өнөөдөр бүгдээрээ маш сайхан номыг уншихаар бэлтгэсэн байгаа. За номоо эхлэхийн өмнө аврал итгэлээ уншицгаая. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн утгийг хүртэл би итгэмүү өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амьтны тусад бурхан бүтгүүлтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн утгийг хүртэл би итгэмүү өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амьтны тусад бурхан бүтгүүлтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн утгийг хүртэл би итгэмүү өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амьтны тусад бурхан бүтгүүлтугай. За бүгдээрээ сайхан номоо эхэлцгээе. Богд зонхоо гэгээний 5 мөрийн зэрэг химээх оюун санааны төгс амар амгаланд хөтлөх зам мөрийг үзүүлэгч 5 бүтээлийн 4 дахь шастер буюу өмнөх 3-ын хураангүй бүтээл эрдэн бүхний суур химээх оршвэ. Судар дандрын нийтийн мөр. Нэг мөрийн үндэс багшийг шүтгвэ. Эрдэн бүхний суур болсон ачид багшаа ёсчлон шүтхвийг мөрийн суур үндсэнд сайтар оноод авгаа их шамтлаар ихэд бишрэн шүтхвид адислан сойрхоо. 2. Бага төрлөختөн чөлөө уучралд эрдэнэт хүмүүн төрлийн үн цэнийг ухаарах. Ганц удаа олсон энэ чөлөөд шүтэн олох үе нэн бэрх хэрэг ихтэйг нь мэдээд өдөр шөнө бүгдэд шимийг авах оюун үргэлж тасралтгүй төрөхөд адислан сойрхоо. 3. Үхэл мөнх бус үйлийн үрийг санах. Ам бие цогцсон усны хөөс мэт өтөр эвдрэх учир үхлийг дурдан санаад үхсний дараа хамт биеийн сүүдэр адил хар цагаан үйлийн үр даган оддгийг эргэлзэлгүй магадлаж гэмт үйлийн чуулган нарийнаас нарийнэгч ашид төвчих хийгээд буйны чуулган даяарыг машид бүтээн уйлдэхүйд үргэлж сэрэмж төгөлдөр оршиход адислан сойрхоо. 4. Дунд төрлөختөн орчлонгийн гэм үрийг санан магад гарах сэтгэлийг үүсгэх. Хэрэглэсээр үл ханах зовлон бүгдийн үүд итгэж үл болох орчлонгийн хотол чуулганд гэм үрийг ухаарч нирваны цовиршгүй амгаланг ихэд чухалчлах оюун төрөхөд адислан сойрхоо. 5. Гэтэл амгаланг олохын тулд ангид тонилхуун санварыг эрхэмлэн сахих. Асар ариун тэр санварыг татагдаж төрсөн дурдал хийгээд мэдэмсэр их сэрэмж түүгээр шашны уг үндэс ангид тонилхуун санварыг бүтээлийн шим болгож авахд адислан сойрхоо. 7. Амьтны тусыг бүтээх үе бодисадвын санварт суралцах. Сэтгэл төдийг үүсгэлээч 3 санварт дадал үгүй аваас гэгэрл бүтээх үгийг сайтар хараад ялгуусан хөвгүүний санварт хүчит хичээлээр суралцахад адислан сойрхоо. 8. Хоосон чанарт оршсон амирлан оршихуй шамата үлэмж үзхүү випашна хоёрыг хослуулан дьяны эрдэм буруу оронд алгасрах сатаарлыг зогсоон амирлуулагч үнэн утгыг аргын дагуу шинжилэн тунгаагч амирлан оршихуй үлэмж үзхийг хослуулсан мөр үтэр түргэн төрөхөд адислан сойрхоо. 10. Тарны санварт суралцах. Тэр цагт 2 шид бүтхүйн үндэс ариун тангаргийг боомлож чандлан сахихад харшгүй бат магадлалыг сайтар олоод амьлугаа золин сахихад адислан сойрхоо. 11. Тарнын номд суралцах. Тэндээс Дандрын аймгийн 2 зэрэг шимийн анис учгийг ямарчлан оноод
шамдал хичээлээр 4 тунгийн бясалгалд суралцахад үл алгасран дээдсийн айлдвар мэт бүтээхэд адислан сойрхоо. Зориулга ерөөл тэр мэт сайн мөрийг үзүүлэгч садан ёсчлон бүтээгч нөхдийн үлмий батчих хийгээд гадаад дотоод саад дотгорын чуулган бүгд ашид амирлан буцхад адислан сойрхоо. Химээх үүнийг орныг хүсэгч зүүн сонгины амтын лувсан дагва найруулан бичиглэвэ. Энэхүү номыг орчуулсан багш Эрдэнэгүн Самбал танаа маш их талархлаа. Хашилтанд орчуулан нэмэлт тайлбарыг орчуулагч оруулсан болно гэж байна. За энэ номыг сонссон та бүхэн энэ 8 зам мөрөөр одоо асуудал бэрхшээлгүй сайхан туулж тарины ном 4 тун бясалгалын хүчээр 2 чуулганыг төгсгөх болтугай гэж та бүхэндээ төгсгөөд сайхан туулсан бурхан болоорой гэж сайхан ерөөлийг өргөё. За хамаг амтан амар амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай. Хамаг амтны сэтгэл бод сэтгэл төрөх болтугай. Хамаг амтан хоосон чаныг онсон бэлэг оюун төрөх болтугай. Хамаг амтны тосын тулд бурхан бүтэх болтугай. За энэхүү номыг сонсон та бүхэндээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.